Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Булган аймгийн Бэлгийн замаар дамжих халдвар төвчний талаар тооч мэдээлэл хүргье. Булган аймагт жил 20-оос 22 нийт төрлийн 460-аас 506 халдвар өвчин бүртгэж байна. За нийт халдвар төвчний маань 39-с 42% Бэлгийн замаар дамжих халдвар төвчний тохиолдол эзэлж байгаа юм. За энэ Бэлгийн замаар дамжих халдвар төвчнийхөө 49%-ийг нь тэмбүү өвчний тохиолдол эзэлж байгаа юм аа. За энэ улсын хэмжээнд тэмбүү өвчин нэмэгдэхин хэрэгтэйгээр аймгийн хэмжээнд мөнгө төдий хэмжээгээр нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулаад эрүүл мэндийн яамнаас тэмбүү өвчнийг устгахын аяныг зохион байгуулж орон даяар хэрэгжиж байна. Энэ аяны хүрээнд Булган аймгийн хэмжээнд нэлээд үйл ажиллагаа зохион байгууллаа. Халдвар төвчин судлалын төв анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн багш нартай хамтран эмч эмнэлгийн мэргэжчүүдэд Бэлгийн замын халдвар төвчнийг илрүүлэх, тэмбүү өвчнийг онцлох, эмчлэх, эрүүжүүлэх талаар сургалтын 5 удаагийн сургалтыг зохион байгуулж 200 хүнийг хамруулсан. За халдвар төвчин судлалын үндэсний төвийн нэгдсэн лабораторийн эмч мэргэжчнүүдтэй хамтран сондын лаборант нарыг сургах, дадлгажуулах үйл ажиллагаа зохион байгуулж 332 хүнийг эртэлрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулсан. Аймгийн нэгдсэн эмнэлэг сум өрхийн эрүүл мэндийн төвөд хамтран орон нутгад үзлэг шинжилгээ зохион байгуулж 3775 хүнийг үзлэг шинжилгээнд хамрууллаа. Аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар 6 суманд ажиллаж 636 хүнийг үзлэг шинжилгээнд хамруулсан үйл ажиллагаануудыг зохион байгууллаа. Эдгээр үйл ажиллагааны үр дүнд Бэлгийн замаар дамжих халдвар төвчин тэмбүүгийн 73 тохиолдлыг эртэлрүүлэн тархалтыг хязгаарлан зогсоож эмчлийн эрүүжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж чадлаа. Ингээд та бүхний цаашдын ажилд нь амжилт хүсье. Цаашдаа Булган аймагт Бэлгийн замаар дамжих халдвар төвчний эмчлүүлэх, эрүүжүүлэх, үзлэг шинжилгээнд хамрахад халдвартын тасгийн баруун жигүүрт байрлал сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвд ирж үзлэг шинжилгээнд хамрагдаарай. Холбоо барих утас 9934 8081